мэдээж иргэд орсон суугчдын оролцоо чухал, албан агчдын оролцоо чухал. За хуулийн хүрээнд ажиллах тийм боломж нөхцөлөө бүгд дор дороо одоо бас ашиглаж ажиллах ёстой. За тэгээд тэр хүрээнд бол бас бидний хүлээгдэж байгаа хүрсэн хүлээдэг тэр одоо хөгжил дэвшил өөрчлөлт нөхцөлтийн суурь нь тавигдах ёстой гэж бодож байгаа. Мэдээж одоо тэр асуудлуудыг шийдвэрлэхдээ бол сая хэлснээр үр дүнгийн хэн гарах үгээр иргэн бүр хариуцлагатай, хүн бүрд одоо зөв төлөвшөлтөө, хэн нэгэнд ажил амьдралаа даатгаад асуудлыг одоо эзэнгүүдүүлдэг биш, амьдралаа хэн нэгэн даатгачаад төр бүгдийг хийх ёстой гэдэг биш, хэн нэгнээс хөгжил шаардчаад өөрөө эсрэг явдаг биш. Тэгэхээр иргэн журалцоогоо хангах ёстой. Эзэн одоо хот тосгонд үүргийнхаа эзэн шиг одоо эзэн байх ёстой. Зөвхөн иргэн учраас бүх зүйлийг төр хангах ёстой гэдэг энэ хандлагыг өөрчлөх ёстой. Тийм ч учраас иргэдээ илүү идэвхтэй бас хариуцлагатай байхыг шаардна. Түүний зэрэгцээ сая хэлсэн энэ дүрийн албаны одоо үйл ажиллагааг өндөр сахилгаттай бас ямар нэгэн хүнд сурталгүйгээр байлгах тал дээр бүх одоо арга хэмжээг авч хатуу хяналт тавьж шаардлага тавьж ажиллана.